Өнөөдөр Монгол генералын өдөр тохиож байна. 1944 оны 4-р сарын 28-ны өдөр бүгд найрамдах Монгол ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгож байжээ. За энэхүү өдрийг 2004 оноос Монгол генералын өдөр болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалт тогтжээ. За тэгвэл өнөөдөр Монгол Улсын ерхий сайд учрал генералуудын уулзалтад оролцож хүндэтгэл үзүүллээ. 82 жилийн хугацаанд 240 эрхэм генерал цол хүртснээс маршал 1, армийн генерал 1, хурандаа генерал 8, дислэгч генерал 23, хошууч генерал 128, бригадийн генерал 79 төрсөн байна. Орчин үеийн батлан хамгаалах аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо мөн л нэмэгдэж, тэдний дундаас эмэгтэй генерал цолтнууд төрөн гарсан нь мөн бидний бахархал юм а. Тэдний игнэ улам өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье. Сүүлийн жилүүдэд Монгол генералуудын төлөөлөл нэгдсэн үндэсний байгууллагын харьяа болон олон улсын байгууллагуудад эх орноо төлөөлөн ажиллаж байгаад талархаж байна. Орчин үеийн боловсролд дэлхийн түвшний чадвартай шинэ залуу генералуудын залгамж үеийг бэлтгэх боломж үрийг алдахгүй төлөө засгийн газар анхаарал хандуулан ажиллах болно. Техник технологийн цаг үед онлын мэдлэгээс гадна хэмэл оюухан, инновац технологийн өндөр ур чадвар шаардаж байна. Иймд генерал цолны болцол шалгуур түүнийг даах итгэл найдвар, нэр хүндийн хэмжүүрийг улам бүр өндөрсгөх шаардлага тавигдаж байна. За энэ бол хөгжлийн зүй тогтолтол цаг үе юу шаардна тэр бүхэнд бид бэлэн байх учиртай гэж ерөнхий сайд онцолж байсан юм а.